Оройн дөрвийн үзэгчтэй твслэз ярилцлагын нэвтрүүлгийн удаагийн шинэ дугаарыг та бүхэнд хүргэх гэж байна. За нэвтрүүлэгт оролцохоор студид Монгол Ард Тусгал Тамгийн ерөнхий нарийн бичгийн дарга Сүхбаатар оролцож байна. Танд өрөмдөргөө. Юу ч мэндийг бас телевиз үзэгчтэй хүргэе. Тэгэхээр өнөөдөр таныг үрсэн шалтгаан Монгол Ард Тусгал Тамгийн зүгээс саяхан үсгэлэн зарласан. За ерөнхийдөө учир шалтгааны нь бол хүмүүс сошиалаар бас мэдээлэл авсан баг. Тэгээ бас таны амнаас сонсъё гэж бодож байна. Тэгээд үсгэлэн бас өсдөр орой зогссон байж байгаа. Тодорхой үр дүн төрөө зогсов. Ямар шалтгааны учраас энэ үсгэлэн зогсов? Тэгэхээр өчигдрийн тухайд бол яг өчигдөр бол урд нь бол бид нар чинь яг 28-нд 28-ны өглөө 4 цаг өнгөрөөгд үндсэндээ үсгэлэн зарласан. Шаардлага бол тодорхой. Тэр нь бол манай намын дарга Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч инхээр дараа Эрдэнэжамын нар за мөн одоо зарим одоо манай хүмүүс дээр нь одоо Дорнод Дархангай мэтийн одоо зарим аймагуд дээр бөөнөр нь одоо Дорнод аймагт 24 нэр дэвшигчийн бүртгэлээс хасах гэдэг юм уу. За зарим нь сонгуульд оролцуулахгүйгээд ингээд ийм асуудлууд явж байгаа учраас намын багч болгон дуусаад залгууд мэдээлэл гаргаад ингээд үсгэлэнд орсон байгаа. 17 гишүүн сайн дураараа одоо үлдсэн байж байгаа. Энээс хойш бол яг тухайн үед бол бид чагсаалт цуглаан их журмын тухай хуулиар бас одоо зарим хүний ойлгодгоор зөвшөөрөл авах хэрэгтэй. Уг нь үндсэн хуулийн агуулгаар бол бид мэдэгдээд бүртгүүлэл ингээд ажил явуулах хэрэгтэй. Тэгээ энэ бол тэр бүртгэлийг бол хийж өгөхгүй байсан. Тэгээ намын гишүүн идэвхтнүүд бол шаардлага тавьсан. Ингээд тэр одоо 27-ны өдрөө байхаа. Тэгээ эргээд бол бас зөвшөөрөл бол 29-ний 20 цаг хүртэл зөвшөөрөл өглөө шүү гэдэг. Ийм зүйл ирсэн. Тэгээд одоо 29-ийнхаа тэр 20 цагаас өмнө бол бид нар бол 6 сарын 5 хүртэл энэ үсгэлэнгийнхаа үйл ажиллагааг үргэлжлүүлнэ гэдэг бичгээ өгөөд олгот газаргасан. Энийг зөвшөөрөхгүй. Энд бол одоо өчигдөр бидэндээ бас дахиад одоо урд нь бас асуудал тавьсан байсан. Одоо зогсоо албан тарааш шүү гэж одоо өнөөдөр чинь хэдэн бэ те 29-ний өдөр бол бидэнд мэдэгдсэн байсан. Өчигдөр ингээд дахиад одоо биднэрт хэлсэн. Тэр нь бол зорилтод бүлэг буюу за бидэнд хэлснээр бол хөгжлийн бэрхшээлтэй гэдэг юм уу 1200-аад хүүхдийн ийм арга хэмжээг бол одоо хүүхдийн баярын арга хэмжээний 31-ний өдөр бол зохион байгуулнаа гэж ингэж мэдгдсэн. Одоо өнөөдөр юм байна те 31-нд тий. Өчигдөр 21 үсгэлээс яасан учраас. Өчигдөр бол тэгээд мэдгдсэн. Нэгдүгээрт, хоёрдугаарт бол манай намын тухайд бол өчигдөр 71 нэр дэвшигчийн материалыг юу яалаа? Сонгуулийн ерөнхий оронд хуулийн хугацаанд хүлээл гэж өглөө. Орой бол хүлээл гэж өгсөн л дөө. 00 цагаар дуусгар болж явсан. Тий. Ингээ хүлээл гэж өгсөн. За тэгээд яг нөхдүүдтэйгээ зөвлөөд за зарим одоо энэ талбай дээр ирсэн хүмүүс маань бол олон хүмүүс одоо ирсэн л дээ. Тухайлах юм бол биднийг дэмжиж гар үсгээ зурсан хүн бол зарим одоо давхарцсан баг. 7950 хүн бол гар үсгээ зурсан байна. Одоо бид нар Баатан цаасан дээр санал бодлыг ингээ авч ирсэн. Маш олон саналууд ирсэн. Нэгтгэж байгаа. Одоо сая бол дуусч байгаа бах тий. Энд бол олон саналууд байсан. Энэ дотроо бас нэг санал нь бол өсгөлөнгөө ялангуяа инхээр даргыг бол өсгөлөнгөө зогсоож эрүүл мэндийн одоо ч урд өмнө бол бас эрүүл мэндийн байдал нь ямар байсан бэлээ дээ одоо цөлдөж байгаа их мэтэр тэгээд одоо өөр арга замаар тэмцээж гээд олон зүйлүүд хийжсэн. За мэдээж намын гишүүдийн хувьд бол намын даргыгаа намын удирдлагаа нэг баг байж энэ сонгуульд бид багаараа орж байгаа. Бид бол бие даагч биш шүү дээ. Улс төрийн нам. Тийм учраас нэг нь одоо ямар хамаах вэ? Эсвэл хэд хэдэн хүн ямар хамаах вэ гэж юм байхгүй. Тэгээд ингээ орсон. Тэгээд энэ дээр бол олон санал гарч байгаа. Өчигдөр бол за сонгуулийн ерөнхий ороонд бид материалаа өглөө. Сонгуулийн ерөнхий ороо хүндлэгийн нөлөөлөлд байхгүй асуудлуудыг шударгаар шийдэх боломжийг олгоё. Материалын маань хүлээж авлаа нааштай шийднэ итгэж байгаагаа бид одоо илэрхийлсэн байгаа. Хоёрдугаар хүүхдийн одоо баярын арга хэмжээ болж байна. За ер нь бол бидэн ч бас өөрсдөө хэлсэн л дээ. Олон манай гишүүд маань 6 сарын 1-ний өдөр чинь инхээр даргын төрсөн өдөр шүү дээ. Тэгээд Монголдо ер нь төрсөн өдрөөс сүүлийн жилүүд бол нэг хэсгийн шоронд байж байгаад нэг хэсэгт нь Солонгос дэмжлэгэнд байж байгаад ингээд тэмдэглээгөө хэдий сонгуул болж байгаа улс үйл явдал болж байгаа ч гэсэн бас энийг бодох хэвээр хүн бас энэ чинь хүн шүү дээ. Ээж аавтай хүн ээж аав дээр очиж тэмдэглээгөө хэдэн жил боллоо доо гэж. Дараа нь бол мэдээж хэрэг олон гишүүдийн санаа бодол бас энэ иргэдийн санаа бодол тэгээ мэдээж энэ сонгуул болох гэж байгаа асуудлуудыг нэрээ бодолцоод ялангуяа инфекцийн эрүүл мэндийн байдал өөрөө бол энэ бол за яг хөө та нөхөд маань одоо надыг дагаж үзтүүд ингээд эрсдэлд оруулж хэрэггүй. Тэгээд өөрөө би бол одоо өсгөлөнгөө хөгжлүүлээд тэр сонгуулийн ерхөө шийдэх хүртэл ингээд байя гэдэг юм хатуу байсуртай байсан. Тэгээд энэ бол олон талынхаа одоо зүйлүүдийг бодолцоод ингээд өсгөлөнгөө зогсоохон зүйтэй гэдэг шийдлийг бол гаргасан. Тэгээд бид нэр хоорондоо зөвлөсөн.
ингээ өчигдөр орой бол сонгуулийн ерхий материал өгсөний дараа тэр ирсэн бичиг гэдэг бусад бүх юм ингээ харгалж үзээд бас мэдээж олон хүн дэмжиж байгаа, зарим хүн ч гэсэн дэмжихгүй хүмүүс байгаа. Гэхдээ ингээ бодолцоод бид аль болохоор бид үлсэх зорилго биш байсан байхгүй юу? Үлсэхийн тулд үлсэж байгаа хүмүүс биш шүү дээ. Энд Монголын одоо маш олон хүмүүс хэцүү хүнд байдалд байж байна. Одоо ч гэсэн үлдэн жилмүү маргааш ч гэсэн хүүхдийн баяраа тэмдэглэж чадахгүй энэ улсууд байж байгаа. Бидний зорилго бол зүгээр л Монгол улсын иргэний хамгийн наацхан ардчлал суур эрх болсон сонгуулийн эрхээ эдэлж сонгуульд оролцуулъя. Манай одоо багийн хамгийн чухал бодлогоо авч явах энэ улсуудыг оролцуулах шаардлагатай байсан. Сонгуульд оролцох эрхийг ер нь хязгаарладаг хэдхэн зүйл байдаг шүү дээ. Цаад үндсүүл. Ерөөсөө чи 25 насан туршиг байж болно. Эсвэл чи одоо шоронд орцсон байж болно. Эсвэл чи сэтгэл мэдрэлийн одоо янз янзын өвчин мэгтэйгээр зэрэгцүүн чадамжгүй байж болно. Бусдаар бол бус зүйлийг бол зохиомл хязгаарлалт гэж үзнэ. Хуулиар хязгаарлахыг бол үндсэн хуулинд бол тийм л байгаа шүү дээ. 25 наснд хүрсэн Монгол улсын сонгуулийн эрх бүхэн иргэн л одоо сонгуульд оролцох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл саналаа өгнө, сонгох хэрэгтэй. Ийм л байдлаар бид өчигдөр бол ерөөс сарвал ухаанаар нөхцөл байдлаа үнэлээд тэг хүүхдийн баяр арга хэмжээнд бэлэг дэмэрлэхгүй байгаад яах вэ? Тэг ямар ч сан Монголын одоо хүүхдүүд багчууд бас 20 дугаар зуунд бидний сайхан баярын нэг шүү дээ. Тэг ийм амны бэлгээс ашигтын бэлэгч гэдэг аль талын бэлэгдлээч бодсон хойч ирээдүйн үеийн хүндэтэх ёстой. Тэгээд энэ үднээсээ бол бид асуудал томсон. Одоо сонгуулийн ерөнхий орог хүлээж байгаа. Тэгээ сонгуулийн ерөнхий орог хүлээж байна. Ер нь бол бидний өсөж явах үед бол сонгуулийн үйл ажиллагаа санаа зовоод энэ олон улсын байгууллагын зарим ажиглагчдын гэж бол танилцсан. Яг нь бидний бол өсвөрийн хэмжээс учраас би жишээлбэл тухайлбал уулзаагүй. Гэхдээ тэд маань үйл явцыг ажигласан байна лээ. Тэгээ яг өнөөдөр бол бид нар өдөр Европын холбооны ажиглагчдын төлөөлөлтөд бол уулзсан, санал бодлоо хэлсэн. Ер нь сонгуулийн хууль ёсны байдалд манай нам бол маш их санаа зовж байгаа. Сонгуулийн хуулийг сонгуульд тулсан үед засварласан асуудал. Сонгуулийн тойргийг бараг 19-р зууны 20-р зууны ихэнх үеийн бүдүүлэг төр хэлбэрээр хийж ардчилсан бус тэр байдлаар сонгуулийн тойргийг өөрчлөх хэрэгч нийцүүлсэн тухай асуудал ярьсан. За дээр нь санаа зовж байгаа нэлээд олон асуудлууд бол байгааг бол бид бол ярилцж хэлсэн. Тэг мэдээж ажиглагчд бол аль нэг талын ганцхан яриа хөрөөр явдггүй баримт нотлохоондоо суурилж аль талуудыг сонсдог. Тэг энэ Монголын сонгуулийн шударга байдалд бол онцгой ач холбогдол өгч байгаа гэж ойлгож байгаа. Тэр үднээсээ бол бид бол олон улсын нэлээд том хүчтэй хяналт ажиглалтын дөрвийн сонгуул явуулсан гэж бодож байгаа. Тийм төлөөлөгч нар ирсэн бас түрүүчээсээ үг хэлээд эхэлсэн баг шиг харагдсан шүү. Ер нь их хурлын даргын бас нэг хэлсэн үг бол юу гэдгийг хин нэгэн хүний нэр дэвших эрхийг цагдаагийн байгууллага хязгаарлаж сууж байгаа нь өөрөө бас буруу юм аа гэдэг нэг юм зүйлийг хэлээд байсан л да энэ танд. Тэгэхээр улсын их хурлын дарга энэ хууль дарга бол их зүв зүйтэй хэлсэн байна. Маш тодорхой том ялдар би хэлсэн гэж ойлгож байгаа. Тэгэхээр ялангуяа цагдаагийн байгууллагын бичгээр сонгуулийн эрхийг хязгаарлана гэдэг бол одоо буруу юм а гэж би бодож байна гэж хэлдэг бол үнэхээр зөв. Цагдаагийн байгууллагын тодорхойлт зүгээр гаргаж өгөх ёстой. Тэр ялтай ялгүй байдал гэдэг нь өөрөө эмгэнэлтэй зүйл байхгүй. Ялаа эдлээд дууснаас хойш ялтай байдал үргэлжлэнэ гэдэг бол энэ Сталины үеийн одоо хүнийг ял эдлүүлчихэд байнгын ялтай хүмүүс шорондол байж байгаа шүү дээ. Тийм ер нь ялтай байдлаар байнгын тэр хүнийг одоо айц хүүцдор одоо хэрвээ одоо ямар нэг үйлдэл хийх юм бол дахин ашраах зорилготой одоо янз бүрийн байдлаар давхар нэмэгдэл ял шиг хэрэгжилж байгаа байхгүй. Нэмэгдэл ял гэж дунд тустай байдсан шүү дээ. Тэрний нэмэгдэл ял болгож ашиглаж байсан зүйл байхгүй. Тэгээ Монгол Улсын их хурл энэ эрх намраас харамсалтай нь бол одооноос мөрдөх ёстой байхгүй. Эрх намраас энэ хууль хэрэгжихээр игнэгт халж байгаа гэж 9 сар. Гэхдээ эрүүгийн хуулийн зарчмаар нэгэнт бодлого гарцсан, төрийн бодлого энийг буруугаар гарцсан байхад иргэний эрх зүйн байдлыг дордуулахгүй иргэнд ашигтай хуулийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа намар болохоос биш бодлого нь бол зөв буруу гэдэг нь хамаагүй наана гарцсан тохиолдолд хууль хэрэгжилж байгаа байгууллага энийг хэрэглээл явуучих ёстой байхгүй. Тэгээд таны түрүүний хэлдгээр конгрессийн төлөөлөгчтэй уулзахтай хэлсэн байлаа. Америкийн хэсэг улсын конгрессийн төлөөлөгчтэй. Тэгэхээр ингэж бодож байгаа юм бол энийг нь гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас бодож үзэх хэрэгтэй. Засгийн газар, түүний харьяа цагдаагийн байгууллага. Дээр нь таврын мэдж байгаа энэ асуудалтай холбогдож байгаа ялтай байдал дээр өршөөлөл гарцсан. Гэтэл одоо өршөөлийн хуулийг хийсэн одоо гол хууль тогтоогч болсон Оюнбаатар Шадар сайд гишүүн энэ хуулийн төслийг хийсэн, боловсруулсан. Энэ дээр Тэмүүжин гишүүн Арц намын оролцсон. Эд болохоор ялтай байдал гэдэгтэр бүх хүнийг бол ингээ угаасаа ялын бодлого бол Монгол улс гарцсан учраас өршөөлийн тухай хуулийг энд бас адилхан давхар авч үзээд бүх ялтай байдалтай хүмүүсийг бол ингээ өршөөцсөн юм аа. Гээ хэлэхээр нөгөө гарцсан хуулийг хэрэгжүүлэх ёстой хууль хэрэгэлдэг нөгөө цагдаа авилгатай тэмцэх газрын байгууллага болохоор үгүй ээ энэ хуулийг ингэж ойлгож хэрэглэнэ гэдэг байгаа байхгүй. Үгүй чи би одоо хуулийн хүн за их хурлын гишүүн байлаа. Бид тухайн үед хууль тогтоогч гэдэг нь хууль тогтоогоод
Түүнийг энэ тэр хууль тогтоогчдын ойлгож байгаагаар нь тэр нэг мөр тэр хууль хэрэгжилж байгаа байгуул хэрэглэх ёстой байхгүй. Та эсэргээрээ нөгөө хууль хэрэгжилж байгаа байгуул үгүй та нар буруу бодож байна. Эсэргээр нь бид ингэж үзэж байгааг хэлээд тахаар энэ бол буруу. Тэгэхээр саяны асуудал дээр бол бид байр суурь тодорхой байгаа. Хуулийг одоо зөв хэрэглэх ёстой. Тэгээ энэ дээр бол зориуд улс төрийн захиалга байна гэж үзэж байгаа. Тэгээд ямар ч сан энэ бол юу харуулж байгаа нөхөр шудраг ардчсан төрийг бид хүсэж байгаа. Тэгвэл шудраг ардчсан төрийн чи эхлэл нь өөрөө тэр шудраг ардчсан сонгуул. Энэ сонгуулиар бүх юм эхэлдэг шүү дээ. Бид засаг төрийн аймаг шинээр хариуцлага тооцохын тооцоод шүүлтүүрээр оруулаад ингээ бүх юмыг дахиж эхэлж шинээр эмхэлж байгуулдаг. Тэгэхэд энэ байдал дээр одоо ийм асуудлууд үүсгээд чи хэнийг засгийн бүхрэх ард түмний мэдлэлд байна гэдэг бол ард түмнэр шийдвэрлэх гэсэн үг байхгүй юу? Хүсэл зоригоор нь. Гэтэл засгийн эрх ард түмний мэдлэлд биш албан тушаалтанд байна. Хэнийг оруулах уу, хэнийг ялтаа гэж цагдаагийн байгууллага гэж тайлбарлах уу гэж тий. Тэгэхээр ийм байдлыг бол бид эсэргүүцэж байгаа. Тэгээд энийг бол олон улсын анхааралтай авсан баг. Одоо удахгүй бас 6 сарын 5-нд сая хөл мэдээлэл авлаа. Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Джон Керри ирэх гэж байгаа юм байна. Хүний эрхийн асуудал, иргэний эрхийн асуудал бол энэ бол нийтлэг үнэт зүйл гэж ойлгох хүн төрөлхтний. Бид ч гэсэн хүний эрхийн түгээмэл тухайлд нэгдсэн. Тэр утгаараа бол бид аль намын ардын намын өмнө, ардс намын өмнө, хөвсгөлт намын өмнө гэж ялгуурлан гадуурхаж болохгүй. Монголчууд бол ялангуяа монголчуудад цөөхүүлэх нэ. Монголчууд бол Монгол гэдэг нэрэн дор байж байгаа зүйлүүд. Энэ сонгуулиуд бид зүгээр өрсөлдөөнд орж үзэл санаагаараа өрсөлдөөд олон түмнэрээ хэн нь одоо биднийг илүү төлөөлж чадах уу гэдгийг. Түүнээс биш нэг ноён даргаыг юм уу ахлагчийг сонгох гэж байгаа асуудал биш шүү дээ. Ер нь тэгээд одоо цагдаагийн байгууллагын бичгтээ бичиггүй тэр бичгийг хийж өгснөөр одоо юу шууд их хурлын гишүүн болчих зүйл биш. Цаана одоо жинхэнэ нэг ард түмэн дээр очиж байгаа саналаа аваад гарах уу гарахгүй юу гэдэг жинхэнэ эцсийн байдлаар шийдвэрлэх юм тэнд байгаа даа шүү дээ. Тэгээ одоо тэгэлгүй яхав дээ. Одоо бид чинь заавал сонгуульд орчихоор ялчих гэдэг одоо байх биш шүү дээ. Зүгээр сонгуульд хамгийн инээдтэй бид гажиг юм ярьж шүү дээ. Одоо энэ 26 жилийн хугацаанд бид ардчлалын зүгээр л сонгуульд оролцох эрхээ л идлээ. Тэр манай ярьж байгаа хүмүүс өнөөдөр шорон суугаагүй гэж байна. Ялтай байдал гэж хэрэгжилж байгаа зүйлийн тухай ичих хэрэгтэй шүү дээ. Энэ бол буруу зүйл байжээ гэж улсын хурлын шийдчихэж. Тэгээд энэ өршөөлийн үйл тэр хүмүүст үйлчлэж. Гэтэл хууль тогтоогч болсон тэр хүмүүс нь болохоор энэ өршөөгдөж байгаа маа гэдээ хэлээд. Гэтэл хэрэглэж байгаа хүмүүс нь тэр хуулийг зүгээр хэрэглэж байгаа хүмүүс л үгүй энэ бол биш ээ. Та нар буруу ойлгоод байна гэдэг ингээд. Тэгээд энэ бол байж болохгүй байгаамаа. Тэгээд энэ манай одоо телевиз үзэж байгаа сонгогчд маань иргэд маань харахад бид бол давраад байгаа зүйл байна. Хууль зөрчсөн зүг хууль зөрчсөн ч байж болно ямар нэг юм хариуцлага хүлээлгэсэн өршөөгдсөн шийдвэрүүд гарсан. Тэгээ сонгуульд оролцох асуудал бол хүний улс төрийн эрх байдаг, амьд сүнс эрх байдаг. Бид дөрөв хэлж шít. Эсвэл одоо сэтгэл зүйн хувьд асуудалтай хүмүүс эрх зүйн чадамжгүй гэдэг шүүхэл тогтоогдсон бол шүү дээ. Тогтоогдог бол орж болно. А дээр нь одоо шоронд сууж байгаа бол дээр нь насан туршаагүй бол хязгаарлалт. Ийм буруу нөхцөл байгаа. Ер нь бол үндсэн одоо ардчлалын шаардлага тавдахыг гаргаж. Тэр байтугай зарим одоо улс орнууд зав дээр Америк нэгдсэн улсын зарим штат ч гэсэн тэгж байгаа. Өнөөдөр шоронд орсон хүн сонгуул ирэх сонгогдох хэрэгтэй эдэлтгэл байхгүй. Ер нь бол саналаа өгөх хэрэгтэй эдэлтгэл. Энэ их чинь хүнээс салж болохгүй тийм ирэх байхгүй. Тэр тодорхой ял эдэлж байгаа тэрнтэй чинь хүн холбогдож бусад бүх эрхээ асууж болдгоо. Амьд явах эрхээ асууж болохгүй шүү дээ. Эрүүл аюулгүй орчинд байх эрхээ асууж болохгүй шүү дээ. Шоронд орлоо гэж жишээл. Тэр шиг энэ бол маш чухал эрх байдаг. Тэгээ одоо энэ асуудлууд дээр бол бид бол улс төрийн хүчин учраас мэдээж улс төрийн тэмцлийг бол хийж байгаа. Тэгээд харин би одоо дахин давтаа хэлж байгаа нь бол бид бол аль болохоор хуулийн хяналтын шударга ажилтнуудыг хүндэтгэж тэднийг хуульд нийцсэн шийдвэр захирагдаарай. Ариу хуульд нийцсэн шийдвэр захирагдахгүй бол бид бол тэмцэнэ. Энэ таана татвар төлөгчдийн мөнгөөр одоо цалинжиж байгаа. Авилгаар амьдарч байгаа хүмүүсийн тухайд бол дарга нартаа үйлчилнэ. Тэрийг бол ойлгож байна. Гэхдээ бүх хүн авилгаар амьдарч байгаа биш бас. Дээр нь энэ ард түмэн гэдэг дотор чинь нэг намын улсууд ордог. Аль нэг нам засгийн эрхэнд гарахаар тэр нь илүү бөөцөөлөгддөг байж таарахгүй. Тэр муу зүйл байсан бол одоо энэ сонгуулиар бид аль нэг нам гарч ирээ тэр хүмүүс гишүүдийн ажилтаа болгоход Монголын ард түмэн үйлчилж болохгүй. Улс төрийн 3 дахь хүчний орон зайг өнөөдөр Монгол Ардын Хувьсгалт нам гол хэсгийг бүрдүүлж байна. Энийг бид даагчид бусад намууд ойлгочих. Сая биднийг шүүмжилдэг байсан хүмүүс биднийг дэмжиж ирж штэ уулзаад ардын нам, ардс намын хүмүүс ирээд уулзаад та нар маань одоо сонгуульд бас оролцох ёстой шүү гэж урам зориг өгч байна. Би олон хүн ирсэн нэрийг одоо хэлээд яг уу зарим нэггүй байдалд орж магадгүй. Тэгэхээр хэлж байгаа шудраг ус гэдэг бол аль нэг нам хүчин хувийн тогтоодоггүй. Шудраг ус гэдэг улс төрийн хүчнүүдийн тэнцвэрээр тогтдог байхгүй. Одоо бид ойлгох цаг болсон шүү дээ. Нэг 13 онд жишээлбэл ерөнхийлөгчийн сонгуул дээр 3 чулуу шиг их хурлын дарга ерөнхий сайд 3 нэг намынхаа хувьд шудраг ус тогтноо хөгжнө гэсэн. Юу болов тийм ээ? Харин эсэргээрээ ардчилсан дэглэмтэй улс орнуудад гуруула нэг намынх байж болохгүй.
ядаж нэг нь өөр намынх байх хэрэгтэй. Болвол гуруулаа тэгвэл зөвшөлдсөн, хилэлцэн, хувилдахгүй худалдаж шударгаар явна. Биеийнхээ буруу зүйлийг одоо илчнэ. А манайхан болохоор хэрэлдэж